өдөр дөрвөн жижиг үйлдвэрийг дэмжих төвийн зохион байгуулж байгаа. Тэгээд төвөө төлөөлөлд нэг санал хэлэх гэсэн юм аа. Манад өртөж явахгүй сонсогдох байна. Сонсогдох. Манад 20-д аж ахуйн үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. Бүгдээрээ ихэнх нь өрхийн үйлдвэрлэгч нар байж байгаа. Манад үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. Тэгээд их маань хас банкны зайланд хамрагдаад одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манайх түрээсгүй ажлын байраар хангаж ажилладаг. Одоо яг ийм хүмүүс маань 3 дахь одоо зээлээ авсан түрээсгүй байх авсан тулгандаад асуудал юу вэ гэх юм бол юу байгаад ажиллах хүний нөөц боловсон хүчний асуудал байгаад байна. Энэ яг байх юм бол үйлдвэрлэгч маань тэлээд ирэхдээ боловсон хүчээ ажиллах хүчээ аваад ажиллах хэрэгтэй. Нэгдүгээр одоо чадваргүй тийм хүмүүс таардаг, хоёрдугаар тийм тууштай ажиллах тийм хүмүүс таардаг, ажиллах хүмүүсээ хаанаас авахаа мэдгүй юм асуудал тулгараад байна. Тийм учраас энийг бидний одоо юу гэдэг зөвлөгөө мэдээлэл хангах тийм түрүүн төв байгуулж байгаа гэж байна шүү дээ. Тэрнээс гадна мэрэгжлийн одоо ур чадвар олгох сургалтуудыг зохион байгуулад тэр сургалтандаа одоо юм оёх чадвартай хүмүүсийг ч юм уу сургаж аваад эргээгээд энэ хүмүүстэй хүний нөөц боловсон хүчин болгож одоо эргэх холбоотой ажиллах ийм зүйлийг хийгээч гэж санал болгох гэсэн юм аа. Тэгэх юм бол бас мэдээж жижиг үйлдвэр дэмжих бас нэг том хүчин зүйл болох юм болов уу гэж санал болгох гэсэн юм. За